Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн бүгд найрамдах Тажикстан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмоныг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын төрийн дуулал ихшиглэн ерөнхийлөгч нар төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёслосны дараа ерөнхийлөгч Эмомали Рахмон төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчлэв. Бүгд найрамдах Тажикстан улс нь 1991 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд ерөнхийлөгч Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд энхийн хэлэлцээр төрийн институт, эдийн засаг, үндсэн хууль, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбар зэрэгт үе шаттай шинжилэл хийж 2020 оноос дижитал шилжилт, байгаль орчны тогтвортой байдал, ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй бодлого явуулж байгаа юм. Төрийн тэргүүнээр угтах ёслолд хүрэлцэн ирсэн зочидтой мэдчилж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа ерөнхийлөгч Эмомали Рахмон төрийн ордны хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Төрийн тэргүүнээр ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм. Айлчлалын үеэр талууд харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.